улсын үндэсний их баяр найдам ардын өвсгөлийн 103 жилийн өмнө тохиолдуулан гэмт хэрэгтээ тэмцэх нийт дэвжин өмнөх олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд эдгэг зүтгэл үр бүтээл гарган ажилласан алба багштад хугацааны цагдаагийн цол шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ийхүү эхлэхэд бэлэн болсон байна. За манай энэхүү арга хэмжээндээр хөрөлсөн ирсэн зочид маань Баянгар аймгийн прокурорын газар ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх ноён Амар санаа хөрөлсөн ирсэн байна. Ингээд энэхүү арга хэмжээг нээж өгөх нүгэмэн Баянгар аймгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн орондоо би мөнх баяр таны хүндэтгэн өрж байна. За та бүхний энэ өдрийн амар амгалан ажил мэдчихлээ. Үндэсний их баяр наадам ардын өвсгөлийн 103 жилийн хойг тохиолдуулан гэмт хэрэгтээ тэмцэх нийтийн өв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажил эдгэг зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан алба багшид хугацааны цол болон хууль зүйн дотоодгийн яам болон цагдаагийн ерөнхий газрын шагнал гардуулах үйл ажиллагаа аль биесээр ийхүү эхэлж байна. Хүн бүрийн дээдлэн хөндлөж бахархан тэмдэглэдэг баярын өдрийг тохиолдуулан цол нэмж ингрэм мэдээж байгаа алба багштай баяр хүргэж амжилт хүсье. Цагдаагийн алба багшийн цол шагнал нь тухайн алба багшийн ур чадвар хатан тушаалыг илэрхийлэх тул гаргасан амжилтаа ахиулан илүү сайн ажиллаж улс их орныхоо хөгжилд үнэтэй өр нэмэр оруулах гэдэгт та бүхэнтэй итгэлтэй байна. Ингээд үйл ажиллагаа аль биесээр нээснийг мэдэгдэе. За одоо цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, цагдаагийн газрын даргын тушаалыг уншиж танилцуулна гэвэл Баянгар аймгийн цагдаагийн газрын захиргааны удирдлагын дасгийн дараа цагдаагийн гишүүч Баянзул таныг өрж байна. За цагдаагийн ерөнхий газрын хувийн нөөцийн хэлцээс ирсэн мэдээлэл төхөөрцгийг танилцуулъя. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 7 сарын 1-ний өдрийн Б-р 946 дугаар тушаалаар үндэсний их баяр наадам ардын өвсгөлийн 103 жилийн өг тохиолдуулан гэмт хэрэгтээ тэмцэх нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд итгэв зүтгэл үр бүтээл гарган ажиллаж байгаа алба багшид цол олгосон байна. Цол олгох алба багшийн нэрсийг хавсралтаар баталсан байна. Цагдаагийн цол олгосон алба багшид цолны мөрц олгохыг санхүү порталын албаны дарга цагдаагийн орондоо Д Батчулуун зөвшөөрсөн болохыг мэдэгдэе. Хүний нөөцийн хэлцээний дарга цагдаагийн орондоо А мөнх цэцэг гэсэн байна. За цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 7 сарын 1-ний өдрийн Б-р 946 дугаар тушаалын хавсралтаар цагдаагийн цол олох алба багшийн нэрс 1 хугацааны цагдаагийн дэд урандаа цолоор Баянгар аймгийн цагдаагийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ган зөргийн анх 2 хугацааны цагдаагийн ахмад цолоор Баянгар аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн засгийн кибер гэмт хэрэгтээ тэмцэх эрүүгийн мөрдөгт цагдаагийн ахлах цэцлэгч оюун гэрлийн Цэнт сүрэн Мөрдөн Бацаах засгийн ахлах мөрдөгт цагдаагийн ахлах цэцлэгч Нэргүүн Отхон баяр Зөрчлийн эрг бүртгэх засгийн ахлах байцаагч цагдаагийн ахлах цэцлэгч Гүнсэн Орлын Алтан хуйг Жаргалан сумын сум дундын цагдаагийн засгийн мөрдөгт цагдаагийн ахлах цэцлэгч Баяр Тогтхын Жигмэд Мөн газрын Бууцгаан сумын сум дундын цагдаагийн засгийн зохицуулагч цагдаагийн ахлах цэцлэгч Ганбатын Батсуур хугацааны цагдаагийн ахлах цэцлэгч цолоор Баянгар аймгийн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Болдбаатарын Ганбаяр Мөн газрын хүний нөөцийн мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Эрдэнэ очрын Мөнх гэрэл Мөн газрын хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Их мандахын Мөнгөн багна мэдээлэл судалгааны мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Батүлгийн Цэпэлма Зөрчлийн эрг бүртгэх засгийн байцаагч цагдаагийн дэслэгч Түндвийн Дичван нарт хугацааны ахлах цэцлэгч цол олгосон байна. За цагдаагийн дэслэгч цолоор Баянгар аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн ахлагч Жаргал сайхны Цэвэнд орж Мөн газрын хэсгийн байцаагч цагдаагийн дэд ахлагч Батүлгийн Баясгалан Богд цумын экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн ахлагч Баян мөнхийн Ямдан самбуу нарыг шагнасан байна. За цол шагнагдсан алба багштыг өрж байна. Шууч анх баяр.
орлын алтан үеийг баяр тогтхын жигмэд Гамтын Батсуу Гамбаяр Их мантхын мөнгөн багна Төндийн дичмаа Жаргал сайхны цэвэнд орж бат хүлгийн баясгалан Батмөнхийн Ёндан самбуу Ямар нэгэн зүйлсийн мэдээлэл өгсөн. Татварын тэргийн 2024 оны 7-ны өдрийн бээр болоод үндэсний баяр наадам Мартин Есүсийн зүүн гүрний болдуулан нийтийн хэлбэр Иесус Христос үлдээ гарган ажилласан нэрвийн албаас бол олгосон байна. Эргүүл хамгаалтын офицер дислэгч Намнангийн Магсар урд хэрэгжилжсэн Ахмад цодыг сэргээн олгосон байна. Магсрыг үлдээ. Цагдаагийн газрын даргын тушаал танилцуулъя. 2024 оны 7 сарын 8-ны өдрийн Педро 121 хугацааны цагдаагийн цол олгох тухай. Цагдаагийн албан мэдэх хуулийн 74-р зүйлийн 74-ийн 1-1-2 засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан цагдаагийн бага дунд ахлах цол олгох, бууруулах, хураах, сэргээх журмын 2-3 цагдаагийн ерхий газрын даргын 2024 оны А-дроо 168 дугаар тушаалаар батлагдсан цагдаагийн цол олгох, бууруулах, хураах, сэргээх журмыг код 904-ийн 3-7 мөн даргын 2024 оны А-дроо 119 дугаар тушаалаар батлагдсан байгууллагын даргын тушаал гарах код 136-гийн 52-ийн гээд заасныг тус үндэслэн тушаах нь 1 Цагдаагийн ерхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 5Б-дроо 6830 дугаартай зөвшөөрлийн дагуу нийтийн хэвзрам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах засгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Бат Эрдэнэ Лувсан доржид хугацааны цагдаагийн ахлах цол Хүрээ Марал сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Бямб тогтхын Мөнх Эрдэнэт хугацааны цагдаагийн ахлах цол олгосгоо. Цол олох ажиллагааг дэгийн дагуу зохион байгуулж бэлтгэл ажлыг хангахыг нийтийн хэвжрам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах засгийн дарга цагдаагийн дэд өрөндөө бие мөнгөд болгох үүрэг болгосгоо. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Цаграаны удирдлагын засгийн дарга цагдаагийн хөшөөчийн баян зүйлд даалгасгоо. Дарга цагдаагийн хурандаа бие мөнх хоёр гэсэн байна. За Лувсан дорж Бат Мөнх
өргөдөл нарыг хурж байна. Дотоодын зэргийн штабын захааны удирдлагын газраас ирсэн мэдээ тохиолдлыг танилцуулъя. Дотоодын зэргийн штабын 2024 оны 7 сарын 1-ний өдрийн Б-дроо 326 дугаар тушаалаар үндэсний их баяр наадам ардын ёс сургуулийн 103 жилийн ог тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл өргөдөл гарган ажилласан нэр бүхий аль багштыг шагнасан байна. Хугацааны ахлагч золоор дотоодын зэргийн 832 дугаар тусгай салбарын хамгаалтын ажилтан дэд ахлагч Дорж давгийн Пүрвжав. Газрын 2024 оны 7 сарын 1-ний өдрийн Б-дроо 947 дугаар тушаалаар за шагнагдсан аль багштыг та бүхэн танилцуулъя. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 оны 5 сарын 17-ны өдрийн 68 дугаар зарилгаар цэргийн хүндэт медалаар хас очрын мөнх бат таныг шагнасан байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл зүг. За мөн хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр хүндэт Батцая таныг хууль зүйн дотоод хэргийн сайдын 2024 оны А-дроо 210 дугаар тушаалаар хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр шагнав. Монгол Улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Б-инх баяр 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэсэн байна. Мөн хууль зүйн албаны тэргүүний ажилтнаар хүндэт мөнх бат таныг хууль зүйн дотоод хэргийн сайдын 2024 оны А-дроо 210 дугаар тушаалаар хууль зүйн тэргүүний албаны ажилтан тэмдгээр шагнав. Монгол Улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Б-инх баяр 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэсэн байна. За мөн хууль зүйн яамны хүндэт жоо хүчгээр ганц зэрэг овогтой анх хоёр таныг эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл өргөдөл гарган ажиллаж байгааг таниулж хууль зүйн дотоод хэргийн яамны хүндэт жоо хүчгээр шагнав. Сайд инх баяр 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэсэн байна. За мөн хууль зүйн дотоод хэргийн хүндэт жоохаар Баттөмбөрийн Бямба. За мөн хууль зүйн дотоод хэргийн хүндэт жоо хүчгээр Умын амар жаргал таныг шагнасан байна. Мөн хууль зүйн дотоод хэргийн хүндэт жоо хүчгээр Дам Данзангийн мөнх баяр. Мөн хууль зүйн дотоод хэргийн яамны хүндэт жоо хүчгээр Гом доржийн оргил бол таныг шагнасан байна. Мөн жоо хүчгээр Мегмар сүрэнгийн гал одрох таныг шагнасан байна. Мөн жоо хүчгээр Даш хорлын Эрдэнэ чулуун таныг шагнасан байна. Мөн жоо хүчгээр Баяр сайхны гэрэл цолмон таныг шагнасан байна. Мөн жоо хүчгээр Их мандахын мөнгөн баган таныг шагнасан байна. Сагдын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б-дроо 947 дугаар тушаалаар үндэсний их баяр наадам ардын ёс сургуулийн 103 жилийн ог тохиолдуулан гэмтрэгтэй дэмжих, нийтийн шимжрэм хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажил идэвх зүтгэл өргөдөл гарган ажилласан нэр бүхий аль багч ажилтныг дараах шагналаар шагнасан байна. Нэгтэн хүндэт жуухаар Баянгарын цагдаагийн газрын бууцгаан сумдуудын цагдаагийн засгийн мөрдөх цагдаагийн Ахмад Баттүрийн Бям жаргал, замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах цэцлэгч Бат ирээдүйн Золбоо, Жаргалан сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах цэцлэгч Банзрагчийн Амар Заяа, Бөмбөр сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах цэцлэгч Готбын Эрдэнэ Бэлэг, Үлсий сумын экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн ахлах цэцлэгч Дасцингийн Цэрэн Адмад, захааны удирдлагын засгийн аж ахуй ажилтан цагдаагийн ахлах цэцлэгч Баатрийн Пүрв сүрэн,
Мөн газрын захиргааны удирдлагын засгийн цагдаа жолооч цагдаагийн ахлагч Үлзий мөнхийн Хадбаатар, Шуурхай удирдлагын засгийн Жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Аюур заны мөнх бол нарыг шагнасан байна. Зүрхлийн эргүүлдэх албанаас ирсэн баярын бичгийг танилцуулъя. Хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртөө биелүүлж 2024 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр тусдыгаа хошуулсан ажилласан тул баярын бичгээр шагнав. Дарах цагдаагийн урандаа товууд орж дэслэгч Дичмаа таныг урьж байна.
За яруу цагдаагийн дэд ахлагч Нагаар Эренчинтэй цаашдынх нь ажилд болон урлагт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн гэрөөж халуун галах тушаалтаар сэтгэлийн бэлгээр яа өдрөө. За энэхүү ёслолын арга хэмжээнд зориулж цагдаагийн алба багч хугацааны цол авсан болон шагнал авсан алба багчтай баяр хүргэж үг хэлнэ хэмээн Баянгар аймгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хорондоо мөнх баяртанд микрофоныг шилжүүлье. Өөрчлөлт дотрогийн яам цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар шагнал гаргаж авлаа. Тэгээд та бүхний маань дараа дараагийн цол дараа дараагийн шагнал нь ойрхон байх болтугай. Энэ төрөлцсөн ирсэн алба багчтай болон түүний гэр бүлд нь эрүүлийн хас жаргал хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За намайг анх хоёр гэдэг Баянгар аймгийн цагдаагийн газрын өрсөн сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. За одоо цагдаагийн байгууллагт 14 дэх жилийн ажил байна. За ингээд ардын ёслолын 103 жилийн босгон дээр хугацааны цагдаагийн дэд хурандаа цолоор шагнагдсандаа маш их баяртай байна. Тэгэхээр өөрөө 10 гаруй жил ажилласан бас их туршлагатай, ажлын туршлагатай ийм одоо ажилтан байна. Ер нь цагдаагийн байгууллага тэр дундаа эмэгтэй хүн ажиллана гэдэг нь бас онцлогтой. Тэр талаас нь жоох яриач. За ер нь бол яг нэг багасаа өөрөө өсөж мөрөөдөд орсон болохоор хүнд хүчээр ч юм уу тийм үеийг бол нэг их тоодгүй. За тэгээд яг цагдаагийн байгууллага бол эрэгтэй эмэгтэй гэж ялгадаггүй. Яг эрчүүдтэй мөр зэрэгчтэй ажилтгаараа бас бахархаж явдаг. За миний хувьд бол анх 2010 онд Баянгар аймагт цагдаагаар томилогдож ирээд тэгээд өнөөдрийг хүртэл ингээд дэд хурандаа цол зүйтлээ ингээд ажиллаж байгаа. Өөрөө Баянгар аймгийн уугуул хөгд. Үгүй би Баянгар аймгийн биш яг нөгөө цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдож ирээд. Тий. Тэгээ одоо 14 жилтэй. Төрсөн нутаг бол Хөвсгөл аймаг. Хөвсгөл аймаг. За цагдаагийн байгууллагад ажиллахад мэдээж хүнд хэцүү үед гарна. Гэхдээ тэр бол нэг тоогоод байдгүй дээ. Ер нь бол угаасаа л бид бүхний хийх ёстой ажил ард иргэдийнхаа өмнө одоо өргөсөн тангараг хүлээж аваа үүрэг байгаа учраас яг тэр болго ингээд шантраад хэцүү байна гэдэг асуудлыг бол нэг их тоодгүйлэр хөдөө ажилдаг. Мэдээж сайхны хувьд бол сайхан мэдээж энэ олон сайхан эрчүүдтэй мөр зэрэгсээд одоо нэг чигсаалж чигсаад ингээд алхаад явдаг. Тэрүүгээр илүү бахархдаг. Ер нь цэргийн хүн тэгээд одоо цагдаагийн хүн гэдэг бол цол одоо нэмж шагнагдана гэдэг тэр шиг сайхан юм байхгүй л. Тэгэхээр одоо сэтгэл дүүрэн байгаа юм. Тий, өнөөдөр бол маш их баяртай байна. Мэдээж эмэгтэй хүн бас дэд хурандаа цолыг зүүнэ гэдэг маш ховор тохиолдол. За дэд хурандаа цолч одоо албан тушаалын цол заавал нэг удирдах албан тушаалд ажиллаж ийж энэ цолыг хүртдэг учраас миний хувьд бол маш их баяртай байна. За би Баянгар аймгийн цагдаагийн газар зөрчлөөр ирэх засгийн ахлах байцаагч сая цагдаагийн ахмад цолоор шагналаа. Цагдаагийн ахмад цол гэдэг нь хамгийн сайхан цол, мөр дүүрэн цол байдаг сайхан. Хамгийн цолоор шагналаа баяртай байна. Тэгээ ардын услахаан 103 жилийн ойгоор энэ сайхан цолоор шагналснаа баяртай байна. Цагдаагийн байгууллагад 40 ажил. Би одоо цагдаагийн байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна. Оо за. Ажлын туршлага бол одоо нэг байгаа. Тий. Доорс нь цагдаагаас бууцаан сумын цагдаагаас эхлээд ажилласан. Тэгээ өдөө хүртэл одоо ингээм ахмад цол зүгээ тий доороос дид ахлах цолноос хэлсэн гэсэн үг.
Энэ аймгийн хөгтөө. Тий би Баянгар аймгийн. Альсан. Баянгар аймгийн Баян улс сумын угуул. За ер нь одоо яг энэ 10 жилийн хугацаанд чамд одоо хамгийн хүн бэрхшээлтэй ч юм уу хамгийн одоо баяр баясгалантай ямар үеуд гэж. Тэг яг суманд ажиллах би ч анх нөгөө сумын томьёод ажилласан байхгүй. Дэд талаас цолтойгоор суманд бол цагдаагийн албаагч манд одоо хоёулах нөр гүйцэтгэдэг цагдаа гэсэн лөөч хоёр. Тэгээ цаг наргуу амралт өдрөж орох хэцүү шүү дээ. Ямар дуудлага ирэнгүүд нь би ямар амарч байна гэд гитээр болохгүй шүү дээ. Тий унаа тэрийг байхгүй тэгэл бас хүндхэн тэгэл шөнийн аль цагш дуудлага ирж олно шүү дээ. Ямар би унтж байна гэд ямар дуудлаганд нь очихгүй байлтай шүү дээ. Тий 3 ч бай 4 цагч бай хагас утан сойрч бай дуудлага ирж л байдаг. Тий эренгүүд нь л байнга л бэлэн байдал шаардж идэг. Сайхан онцгой алга авч. Тэгээ яг хүмүүсийнхээ гаднаас автаа цаг наргуул ажилладаг л дээ. Гэтэ би энэ Монголын цагт ажиллаж байгаа бахархдаг. Бас цаг наргууч гэсэн энэ ажил хэлээр бас бахархаж ажилтгаа. Ер нь Баянгар аймгийн цагдаагийн байгууллага ялангуяа хөдөө ажиллаж байгаа цагдаагийнхаа одоо нийгмийн асуудал гарч. Тий ер нь бол одоо яг нэгэн үеийн бодох юм бол Монголын цагдаа бас яг хуулиндаа бас юу орчихсон бас балхаагаар гай сангаж байгаа. Одоо бас сум болон одоо кабонтой болсон байна тий. Бүгд ажиллаж амьдрах байраар нь хангацсан байна. Одоо сүүлийн үеийн нөгөө техник тоон төхөөрөмж компьютер принтерээр ажлын хөстөрөөр сайн хангаж өгч байна. Одоо сүүлийн үед яг нөгөө сумдуудаас зарим нөгөө машины тэргийн асуудал шийдэж гол нөгөө унаач бид нар нөгөө нэг террористлээд байхгүй юу. Одоо хөдөө алсгсан багууд дуудлаглаа 50 60 70 100 км ирэхийг үсэхгүй шүү дээ. Тэр тохиол байнгын бэлэн байх хэрэгтэй. Машин техник асуудал маш их өндөрлөлтэй байдаг байхгүй юу. Бас нэгэн үеийн бодох юм бол цагдаагийн асуудлыг бас шийдэж байна. Төгсгөлийн асуултыг танд үлдээ. За нийт бүр төрөлцөө ажиллаж байгаа цагдаа Баянгар цагдаагийн газрын хамт олон болон Монголын цагдаагийн хамт олондоо ардын усглын 193 жил ой болон ой мэндийг дэвшүүлье. Монголын цагдаагийн босоо цагаан хэмэр өргөж мөхөд дэвэх болтугай. За намайг гомдорж өргөл бол гэдэг Баянгар үе цагдаагийн газарт гэрүүлэх хүч хэрэглээсээр өрцөн сэргийлэх алхам мэргэжилтийн албан тушаал дээр ажилладаг. Цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ одоо гэр бүлийн хамт Баянгар аймагт ирж ажиллаад одоо 8 жил боллоо. Улаанбаатар хотод 8 жил ажилласан. Одоо өнөөдөр ингээд ардын усглынхаа 103 жилийн босгон дээр цаг ерөнхий хууль зүйн яамны жиг хүчгээр шагнагдлаа. Маш их баяртай байна. Тэгэхээр 16 жил гэдэг бол хүний амьдралын бас нэлээд хугацаа. Тэр донд 16 жил нэг одоо мэргэжлэр ажиллана гэдэг бол маш одоо асар туршлага одоо дадлаг суусан ийм. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол сүүлийн одоо үед бол нэлээд одоо анхааралтай. Ер нь нийгэмд анхааралтай асуудал байдаг. Энэ талаар ер нь ямар шин төвшөнд байж байгаад одоо ямар шүү болж байна таны ажиллах хугацаа. За би одоо цагдаагийн байгууллагад ажиллах хугацаанд одоо дэд ахлагчаас Ахмад хүртэл нэгс цол алгасаг бүх цолыг ингээд хугацааны өмнө аваад шагнагдаад ингээд ажиллаж байна. За яг энэ гэрүүлэх хүч хэрэглээс өрсөн сэргийлэх алхам мэргэжилтийн албан тушаал дээр одоо томилогдоод жил 4 сарын нүрийг үзэж байна. За энэ хугацаанд гэрүүлэх хүч хэрэглэлийг одоо бас тодорхой хэмжээнд бууруулах чиглэлээр нэлээдгүй ажил арга хэмжээг одоо бусад төрлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Одоо тэгээд гэрүүлэх хүч хэрэглэл бол мэдээж наалт хаалттай хаалганы цаана үлдэгддэг тийм ээ. Тэрийг аль болох илрүүлэх чиглэлээр одоо Баянгар аймгийн 10 баг 20 сумын хэмжээнд ингээ бодлогын хэмжээнд одоо албаагчтай чиглүүлэн ажиллаж байна. Ер нь гэрүүлэх хүч хэрэглэл Баянгар аймагт хэр гарч байна. За бусад аймагуудыг бодвол Баянгар аймаг харьцангуй гайгүй. Тэгэхдээ бас гайгүй гэж яг одоо тоо мэдээ цагаан мэдээг хараад үзэхэд бол жилийн хугацаанд 300 250 гэдэг баг биш хэмжээгээр үлдэгддэг. Одоо энэ нөгөө нууц талд үлдэгдэж байгаа эргүүдийг илрүүлэх чиглэлээр 2023 онд нэлээд үйл ажиллагаа зохион байгуулж ажилласан. Тэгвэл түүнийхээ үр дүнд бас илрүүлэлт нэмэгдийн тоо мэдээ өсөлттэй гарч байгаа. Одоо цаашдаа энэ илрүүлж гинэ гэдэг маань өрцөн сэргийлж гинэ гэсэн үг дахиад давтан үлдэгдэхээс өрцөн сэргийлж гинэ гэж үзэж ажиллаж байгаа. Тэрнээс одоо илрүүлэлт баг байх юм бол нөгөө тоо мэдээ бурсан гэдэг үзүүлэлтээр ингээ маш сайн байна гэдээ яваад байдаг тийм ээ. Тэр чиглэлээрээ биш илрүүлж хийж давтан үлдэгдэхээс өрцөн сэргийлнэ. Тэ ингэж ажиллаж гинэ л гэж үзэж байгаа.